Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны учир битүүлэг триллер төрлийн Heel киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Томми найз Габигийн хамтаар шөнийн клубт очих үед өөр бусад найзууд нь ч мөн хүлээж байх ба Томми найзуудтайгаа мэдлээд араас нь их хэмжээний харт тамхи хэрэглэнэ. Үүний дараа клуб руу оруулахгүйсэн хамгаалагчийг зохиж зодон үсгэснээр хөөгдөв. Тэд өөр газар очиж шоугаа үргэлжлүүлэн Томми нилээд харт тамхи болон согтууруулах ундаа хэрэгэлсээр. Энэ хугацаанд Томми хэрэгжилж байгаа зүйлсээ Габид санал болгосоор байсан ч Габи алийг нь ч хэрэглэхгүй татгалцсаар. Тэр шөнө найзууд олон газраар зугаацаж өөр нэг бааранд Томмиг үл таних охинтой нялуурч явах үед Габи очиж салгасан тохиолдолч гарав. Харт тамхи арх хэтрүүлэн хэрэгэлсэн Томмиг анзаарсан Габи гэрлүүгээ авч яван амраах гэсэн боловч Томми татгалзаж ганцаараа хотын гудамжаар галзуурна. Бусдад төвөг учруулж гудамжинд бие засаж үргэлжлүүлэн харт тамхи хэрэгэлсээр. Томми эцэстээ бүтэлтэй чалхаж чадахгүй болтлоо мансуурах бөгөөд түүнийг хөлөө зөөж ядан замдаагаад алхаж байх үед нэгэн үл таних хүн дөхөж ирлээ. Дараагийн хэсэгт Рина гэх бүсгүй ажлын ярилцлаганд орохоор кофе шопод орж ирэхэд түүнийг Крис гэхээр угтаж аваад хэд хэдэн асуулт тавина. Ялангуяа хорт зуршил байгаа юу? Тамхи татдаг гэх мэтээр асуув. Рина үгүй гэхэд түүний хариулт Крист таалагдсан бололтой шууд л ажилд авна. Маргааш Рина хотоос зайдуу аслагдсан эдлэнд ирээд хашааны хаалгаар орохоос өмнө тамхи татаж байгаагаас нь харвал тэр энэ ажилд орохын тулд худлаа хэлсэн гэдэг нь тодорхой болно. Байшинд Крисийн эхнэр Катрина хонх дуугаргаж хүн ирсэн гэдгийг Крист мэдэгдэхэд Крис тэр даруй хашааныхаа хаалгыг онгойлгов. Крис гарч ирээд Ренатай мэндэлж гэрлүүгөө урьж оруулаад металл илрүүлэгчээр түүнийг сайтар шалгаад дараа нь гар утсыг нь хурааж авлаа. Үүний дараа тэд ширээний ард сууцгааж Рена хэд хэдэн бичиг цаасан дээр гарын үсэг зурах шаардлагатай болов. Тэднийг ярилцж байх үед Катрина бууж ирэх ба Крис эхнэр шинэ үйлчлэгч хоёроо танилцуулсан боловч Катрина дуу муутай, ерөнхийдөө сэтгэл гутралд орсон шинжтэй байлаа. Дараа нь тэр Ринаг дагуулж байшингаа танилцуулах ба Рина Крисийн хүү Джонатантай ч танилцсан. Эцэст нь Крис Ринаг дагуулад зойрлогоо очиход тэнд үзэгдсэн дүр зураг Ринаг баг зэрэг айлгана. Учир нь хүзүүгээ гинжлүүлсэн нэгэн залуу унтаж байсан нь Томми байх нь тэр. Рена шууд л дээшээ гараад явах гэсэн боловч Крис түүний араас нь дагаж тэрээр өвчтөе хүүд туслах гэж ингэсэн гэдгээ тайлбарлав. Мөн Крис Ренагийн өнгөрснийг нь маш сайн судалсан гээд Ренаг Македоноос ирсэн тул визний асуудалтай байгааг бас энэ асуудалд нь тусалж чадна гэж хэлэхэд Рена хэдий айж байсан ч ажиллахаар шийднэ. Крис байшинд хэрэглэгдэх ариутгах бодис гэх зүйлсийг тусгайлан бэлдсэн байх ба Рена гаднаас оруулсан бодиснуудыг байшинд хэрэглэх нь хориотой. Мөн Ренагийн аюулгүй байдлын үүднээс түүнд захилгаан борохоо болон нулимс хасгаруулагч өгч хэрвээ Томми түүнийг гэмтэх гэж оролдох юм бол Рена ямар ч хэрэгэлзээгүй хэрэгжилж болно гэв. Рена ч шууд ажилдаа орлоо. Тэрээр зааврын дагуу байшинг цэвэрлэж доошоо зойрын давхар руу буун угаалгын машин ашиглах үеэр Томми сэрж тэрээр Ренагаас хэн гэдгийг нь асууж өөрийг нь суллахыг шаардав. Рена түүнтэй харьцахгүй дээшээ гарахад Крис түүний царайнаас Томмиг сэрсэн гэдгийг нь мэдэж авна. Крис хоол уух зүйл бэлдэж зойрын давхар руу буун Томмид өгөхөд Томми хоолыг авч шидээд суллагдах үедээ Крисээс өшөөгөө авахуулна хэмээн сүрдүүллээ. Томмигийн уур бүрч ихээр буцалж тэрээр Крисийг гэмтэхээр дайрахад Крис ямар ч хэрэгэлзээгүй түүнийг захилгаан бороо хойдож ухаалдуулав. Маргааш нь Крис зойрны өрөөндөө нэгэн жижиг зурагт байрлуулж зурагтан дээрээ Томмигийн согтуу бас мансуурсан үедээ хийж байсан үйлдэлүүдийг нь бичсэн бичлэгүүдийг тоглуулна. Бичлэгэн дээр Томми найзуудтайгаа хурд хэтрүүлэн давхиж яваад осол гаргаж дараа нь машинаа эвдэж байгаа дүр зураг үзэгдэнэ. Юу хийснээ үдсэн Томми ичиж гэмших бус эсрэгээрээ өөрөөрөө бахархах мэт инээд алдав. Крис өөр бичлэг тоглуулахад дэлгэцэн дээр Крис хүү Джонатантайгаа хамт Англи улсад согтуугаар жолоо бариад осол хийсэн тоо судалгааг хэлээд болгоомжтой жолоо барихыг уриалж байгаа нь үзэгдэнэ. Тэр шин Томми гинжнээсээ мултрах гэж хамаг чадлаараа оролдож байгаад өөрийнх нь өтгөн шингээ хадгалагдж байсан савыг татснаар өөр дээрээ асгачих нь тэр. Маргааш нь Крис эхнэр Катринагаа дагуулад зойрын давхар руу бууж ирэхэд өөрөө тэр чихтэй эмэгт замбраагүй болсон байлаа. Гэнэт Томми өөрийн өтгөн шингэн нь холилдсон өмдөө Катрина руу шитгэхэд яг л нүрийг нь онох ба дараа нь Томми Крисийг гинжээрээ боож алахыг оролдоно.
Крис Катринаг дээшээ гарч вэ гэж хэлээд ядах юмгүй Томыг дарж ав. Дараа нь тэрээр дээшээ гарч доор болсон явдалд эхнэрээсээ уучлалт хүсдэгч Катрина тоожгоо шинж огтхонч алга. Ууралсан Крис маш том цүнхтэй зүйл гаргаж ирээд зойрын давхар руу явхад замд нь Жонатан тааралдаж комик үзэж болох уу гэж асууснаар Крис болно. Гэхдээ ээждээ битгий хэлээрэ гэж хэлээд зойрлоо бууж ирлээ. Крис түрүүнд хийсэн үйлдэлээсээ чи уучлалт гуйх ёстой гэж Томид хэлэхэд Томи Крисийг болон эхнэрийг нь алж байгаагаа заван хүүхдэд нь үзүүлэх болно хэмээн занал хийлэн орилсоор. Крисийн уур генет буцалж тэр шууд л эргэж хараад Томигийн нүүрлөө нулимс асгаруулагч затсан түүнийг борохойдож байхдаа муу хүү гэж давтан хэлсээр. Тэр шөнө Жонатан аав дээр ирээд Томитой тоглож эсвэл хамт кино үзэж болох уу гэж асуухад Крис хараахан болоогүй гэж хариулна. Маргааш Ирина эртлэн ирээд дарааллын дагуу байшинг цэвэрлж байгаад зойрын давхар руу бууж цэвэрлэгээ хийх үед Томи түүнтэй ярилцаж эхэлнэ. Том Иринаг өөр орноос ирсэн гэдгийг нь мэдээд шууд л харааж ирсэн газар руугаа зайл хэмээн дормжилж эхлэв. Энэ үед Крис бууж ирээд айж бас уйлсан Иринаг хараад Томиг уучлалт гуйх ёстой гэж шаардахад зодуулахаасаа айсан Томи үг дуугүй уучлалт гуйлаа. Иринаг дээшээ гарсны дараа Крис өвчин амдагчийг аягтай устай Томид өгөөд араас нь хүү Жонатан нь түүнд зориулж гинтийн бэлэг бэлдсэн гэдгийг хэлв. Удалгүй тэрээр Томиг дээш нэг давхарт гаргаж ирээд гинжийг нь таазанд бэхлэн. Энэ хооронд Жонатан савтай попкорн авчирч Томид өгөөд тэд хамтдаа сууцгааж кино үзцгээв. Доороос чимээ гараад байсанд гайхсан Катрина доошо бууж ирээд нөхөр хүү хоёр нь Томитой хамт кино үзэж байгааг хараад баг зэрэг баярлаж өөрөө ч мөн адил тэдэнтэй хамт суугаад кино үзэж эхлэн. Крис Катрина хоёр унтахаасаа өмнө ярилцсан. Катрина Чарлигийн дуртай киног тоглуулсанд нь баг зэрэг сэтгэл гонсгор байв. Тэрээр өнгөрсөн шөнө Чарлиг зүудэлсэн гэж хэлээд уйлж эхлэхэд Крис түүний гарыг нь атхан тайвшрууллаа. Хосуудын хүү Чарли хар тамхинд мансуурснаасаа болоод амиа алдсан бололтой. Зойрын өрөөндөх зурагтаар хар тамхины хор нөлөөг анхааруулах бичлэг гарч байхад Томи унтраах гэж оролдсон ч бүтлгүүтэн. Улмаар бие болон сэтгэл зүйн байдал нь туйлдаа хүрсэн Томи эцэстээ уйлж эхлэв. Маргааш нь Томи Крис Катрина хоёроос муухай ашигласандаа уучлалт гуйж дахиж тийм зүйл болохгүй гэхэд Катрина уучлалтыг нь хүлээн авч харин Крис түүгээр бахархаж байгаагаа хэллээ. Хэсэг хугацааны дараа Катрина хайрцагтай нүдний шил авчирч Томид өгөөд түүнийг хараамуутайг нь анзаарсан гэдгээ хэлэхэд Томи ихэндээ зүөх хүсэлгүй байсан ч зүүж үтснийхээ дараа маш сайн харж байгаагаа мэдэрнэ. Крис дахин бичлэг тоглуулахад уг дүрсэнд Томи найзуудтайгаа нийлээд нэг залууг хэмх нүдээд дээрээс нь шээж байгаа үзэгдэв. Маргааш нь Катрина Чарлигийн хуучин хувцснуудыг Томид өгөх бол Крис Томигийн гинжийг нь уртсгаж түүнийг өөрөө ариун цэврийн өрөө орж бие засах боломжтой болголоо. Катрина том биш хэмжээтэй номыг Томид өгөхөд тэр уншихгүй ч авахар шийднэ. Маргааш нь Томи цэвэрлэгээ хийж байсан Иринагаас уучлалт гуйж түүнээс тамхи эсвэл бохоогооч гэж хүсэхэд Ирина тамхи байхгүй гэж хэлээд түүнд бохоогов. Өдөр нь Томи доошо бууж ирэх Крисээс өөрийг нь суллахыг шаардаж хэрвээ суллах юм бол хинт ч хэлэхгүй гэж амлана. Түүнийг суллах цаг арай болоогүй бололтой. Крис дахин өөр нэг бичлэг зурагтан дээр тоглуулав. Энэ бичлэгт Томи найзуудтайгаа нийлээд дунд сургуулийн хүүг дээрлэхэж байгаа нь гарах бөгөөд Томи яг л хогийн новш шиг аашилж хүүгийн гар утсыг нь эвдээд нүрийг нь тамхиар түлж байлаа. Энэ удаад Томи илт гэмшин. Хэд өдрийн дараа зойрын давхарт сунаж байсан Томи дээр Крисийн гэр бүлийнхэн бялуу барьсаар орж ирээд түүнд зориулж төрсөн өдрийн дуу дуулж эхлэхэд Томи гайхав. Ямар ч тач Томи лага үлээж дараа нь бялууга идэх үедээ маш сайхан амттай байгааг нь мэдэрнэ. Үүний дараа гэр бүлийнхэн түүнд гинтийн бэлэг бэлдсэн гэдгээ хэлээд эхлээд түүнийг унтуулах ёстой байгаагаа хэлв. Томи хөдөө байгальд сэрэх ба хэдий гинчтэй байгаа ч цэвэр агаар уудам орчин түүний баяслыг төрүүлнэ. Томи яах гэж энд ирсэн бэ гэж асуухад Крисийн гэр бүлийнхэн түүнийг дагуулад салхинд гарч бас шарсан мах идэхээр авчирсан байлаа. Томи ч амтархан идэж бас Жонатантай тоглоод амжив. Харин Катрина удаан хугацааны дараа анх удаа инээж байгаа харагдана. Гэхдээ өдрийн төгсгөлд тэд Томиг дахин ухаан алдуулаад гэрлүүгээ буцацгаалаа. Томиг сэрхэд тэр энэ удаад зойронд биш
харин нар тусах өрөөнд сэрэв. Түүний гинж бүр ч илүү урт болсон байх бөгөөд тэр одоо өрөө хооронд холхих боломжтой болжээ. Ер нь бол дээд доод давхар руу гарах боломжтой гинж гүйдэг зам одоохондоо байхгүй ч удахгүй шин зам суулгах хүртэл Томми нэг давхраар холхиход асуудалгүй. Гэхдээ түүний явах зам түгжээгээр хязгаарлагдах ба тэр хэрвээ өөр өрөө орохыг хүсвэл Крисээс асууж тэр өрөө рүү орох замаа нээлгэх шаардлагатай. Томми гинжний замын төгсгөлд кодтой түгжээ байгааг хараад одоо ч өөрийгөө хоригдол шиг мэдэрч байгаагаа хэлэхэд Катрина энэ бүхнийг хорой биш түүнийг дээрдэгтэн туслах үйл явц гэж харахыг хүсээд хэрэгтэй үедээ хэрэглэх хонх хүзүүнд нь зүүж өгнө. Ямар ч тач Томми өмнөх шиг тайван бус сэтгцийн асуудалтай байхаа болсон мэт харагдаж Джонатантай хамт гинжин дээрээ зүгдэж тоглоно. Хэд хоног өнгөрөхөд Рина Томми хоёрт ярилцах боломж гарав. Томми цэвэрлэгээ хийж байгаа Ринаг илт санаа алдсан байдалтай байгааг нь анзаарч тэрээр хэрвээ гинжний заманд түгжигдсэн түгжээний кодыг хэлээд өгөх юм бол гомдоосон хүнийг чинь болгоод өгч болно шүү. Гэхэд Рина инээж кодыг нь мэдэхгүй гэдгээ хэлнэ. Цаг хугацаа өнгөрөхөд Крис гинжний хүрэх замыг нь сунгасаар байх ба тавьсан замаар нь дамжиж өрөөнүүдийг шалгах Томми хэрвээ эхнэртэйгээ романтиклж явах үед чинь таарчих юм бол яах вэ гэж асуухад Крис баг зэрэг ундууцаж түүний асуудал биш гэж хэлээд өнгөрнө. Удалгүй Ринагийн асуудалтай байгааг Крис Катрина хоёр ч гадарлаж тэд түүнийг голдоо суулгаад юу болсныг нь асуухад Рина араас нь хүн дагаад байгаа. Тэр хүнийг өмнө нь ажиллаж байсан газрын хүмүүс явуулсан байх гэж таамаглаж байгаагаа илэрхийлв. Асуудлыг нь сонссон Катрина түүнийг аюулгүй болох хүртэл нь гэрт нь амьдарч болно хэмээн зөвшөөрдөгч гол нь хангалттай өрөө байхгүй болохоор Рина зойронд л унтаж болохоор байлаа. Маргааш нь гэрт нь амьдарч эхэлсэн Рина шүршүүрээс гарах үедээ Томмитэй таарахад эмэгтэй хүнээс хол байсан Томми өөрийн ирэхгүй түүнд татагдаж оройн мастер-бейт хийн. Гай уулж энэ үед Томмигийн хүзүүндх хонхон жингэнснээр Крис ирээд түүний хийж буй үйлдэлийг нь хараад угаалгын өрөө ашиглалдаа гэв. Тэгэд Крис өчигдөр Томмигийн хэлсэн романтиклах гэдэг үгийг нь өдөржин тунгаан бодсон гэдгээ хэлэхэд Томми гайхна. Крис Катринатай илүү романтик байх хэрэгтэй гэж бодоод энэ талаар төлөвлөгөө боловсруулсан байх ба үүнд нь Джонатан Томми хоёрын тусламж хэрэг болохыг хэлэхэд Томми ч толгой дохив. Маргааш нь Томми Катринатай ганцаарчлан уулзах хүсэлтэй байгаагаа хэлээд тэд нэг өрөөнд орж Катринагийн өгсөн номны талаар ярилцсан. Катринагийн өгсөн ном донтолтын талаарх ном байсан бөгөөд тэдний хооронд хар тамхины донтолтын талаар яриа өрнөж эхлэхэд Катрина хар тамхи бол хүн бодит байдлаас өөрийгөө холдуулж амьдралын амтыг мэдрэхэд нь хамгийн их саад болдог зүйл гэж хэлэхэд Томми нэгийг тунгаан бодов. Удаан бас урт харилцан ярианы эцэст Катрина байшингаас гарч ирэхэд түүнийг маш их баярлуулсан гинтийн бэлэг хүлээж байлаа. Томми Катрина хоёрыг ярилцж байх хооронд Крис Джонатан Рина гурав маш онцгой оройн зоогны ширээ бэлдсэн байв. Крис Катрина хоёр нэгнийгээ инхрийлэн бүжгэлж байх үед Томми байшин дотроос тэднийг ширтэж байгаад өөрийн эрхгүй нулимс унгаж сэтгэл нь хөдлөнө. Байшин Рина орж ирэхэд Томми түүнээс хатуу урт зүйл гал тогооноос авч өгөхийг хүсв. Рина туслахыг хүсэхгүй байсан ч Томми түүнээс чин сэтгэлээсээ гуйж эхлэхэд Рина өөрийн гараар авч өгдөггүй ч гал тогооны шургуулгыг онгойлгож орхино. Томми чадах хэрэндээ гараа сунгаж эцэст нь урт штэ төмөр багж аваад цэцэгний хөрс рүү хийж нуув. Өдрийн төгсгөлд Крис Томмигийн өрөөнд орж ирээд түүний өнөөдөр хийсэн зүйлийг нь хизээч мартахгүй. Бас Катринаг ийм аз жаргалтай байгааг маш удаан харсангүй гэж хэлээд Томмид талархаж байгаагаа илэрхийлнэ. Томми энд амьдардаг байсан Чарли гэх хүүгийн талаар Крисээс асууж тэр ч бас гинжлүүлсэн байсан уу? Гэхэд Крис үгүй гэж хэлээд өөр зүйл хэлэлгүй өрөө рүүгээ явлаа. Маргааш нь Крисийг машина унаад эдлэнгөө орхиж хаа нэг тийшээ явах үед зөрөөд өөр нэг машин эдлэн дээр нь ирнэ. Энэ үед Рина Катрина хоёр зүлгээ цэвэрлж байсан ба хэсэг үлэг залуучууд эдлэнд нь нэвтэрч Ринагийн нэрийг нь дуудах үед тэд хамаг хурдаараа байшин руу гүйн орцгоолоо. Эдгээр хүмүүс ямар ч дэрмийн сэтэлтэй эсвэл муу санаж ирээгүй эсрэгээрээ Ринагийн гэр бүлийнхэн нь байж таарна. Рина явах ёстойгоо хэлээд гэрийнхэн нь түүнийг авч явахаас өмнө Томмигийн жихэнд гинжний замыг нь түгжсэн түгжээний кодыг нь шивнэж амжив. Улмаар Томми залуусыг зогсоох гэж оролдоод өөрөө зодууллаа.
Крис гэртээ эргэж ирээд юу болсныг мэдэж авах ба Катрина Иринаг алдсандаа маш их гунигтай байлаа. Дараа нь Крис Томигийн өрөө рүү очиход нүдэн гөхөрсөн Томигийн дэргэд Жонатан унтаж байгаа харагдана. Крис хүүгээс рээж өрөө рүү нь явуулаад дараа нь Томид шараарэг өгч хамтдаа уугаад дахин ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй гэдгээ амлав. Мөн хамгаалалтын системээ сайжруулж хөдөлгөөн мэдрэгч болон нэмэлт камерууд суулгах болно гэдгээ хэлээд энийг хийхэд нь Томиг туслаарай гэж хүснэ. Яг л аав хүү хоёр шиг. Хэдий Томи толгой дохиж зөвшөөрдөгч тэр шин Томид өөр төлөвлөгөө байлаа. Шөн дунд Томи сэрээд Иринагаас авч байсан бохоо гаргаж ирээд хүзүүндэх хонхондоо нааж дуугарахгүй болгов. Мөн тэрээр хэд хэдэн ном авч шалан дээр тавиад дээр нь гიშгэж замны түгжээндх кодыг хийж доод давхар руу бууна. Дараа нь нуусан багжаа гаргаж ирээд гинжээ эвдлэх бөгөөд энэ үед доороос гарах чимээг сонссон Крис бууга барьсаар бууж ирэв. Крис Томиг гинжээ эвдсэн байгааг нь хараад зочиртоход Томи түүн рүү гиндүүлэн дайрч гарыг нь зохиж бууг нь унгаагаад өөрөө авлаа. Томи бууга Крис рүү чиглүүлэх үед Катрина дээрээс бууж ирээд Жонатанг сэрэхгүй байхыг хүсв. Катрина аяархан Томи руу дөхөж ирээд Томиг үнэндээ явах хүсэлгүй байгааг нь хэлэхэд Томи намайг хулгайлсан, зойронд амьдруулсан, бас зодсон гэх мэт бүхий л бараан дурсамжаа сөхлөө. Жонатанг бодоод энэ үйлдэлээ зогсоогооч хэмээн Катринаг гуйхад Томи та нар Чарлиг балалсан шиг Жонатанг ч балж байна гэж хэлэхэд Катринагийн стресс сэдрэн өөрийн эрэхгүй уйлж харин Крис хаалгаа нээн Томиг явахыг хүсв. Улмар Катрина хяналтаа алдан Томигийн бууг нь шүүрч аваад өөрийгөө буудах гэхэд Крис амжиж ихнэрээ болиуллаа. Энэ үед чөлөөтэй болсон Томи Крисийн гэр бүлийг нурж байгааг нүдэрээ харсан ч эрх чөлөө түүнийг дуудаж Томи гэрлүүгээ харина. Олон километр замыг Томи хөл нүцгэн туулж унаж бүдэрсээр гэртээ ирлээ. Дараагийн үзэгдэлд гэртээ ирсэн Томигоос хулгайлагдсан талаар нь цагдаагийн ажилтан мэдүүлэг авч байлаа. Энэ үед Томигийн анзаарсан зүйл нь түүний ээж. Учир нь ээж нь түүнийг алгуулсан хойгуур нэг ч удаа дуудлага өгөөгүй байсан ба цагдаад дуудлага өгсөн хүн бол Томигийн найз Габи байжээ. Хүн амьдрдагч хүйтэн хүндий гэр. Томи өөрийг нь хүлээж байгаа гэж бодсон ч огтхон ч ойшоохгүй байгаа хайхрамжгүй ээж. Томи хэсэг ээжигээ ажиглаад нэгийг эргцүүлсэн бололтой тэрээр энэ бүх хугацаанд эмнэлэгт байсан огтхон ч хулгайлагдаагүй хэмээн цагдаад хэлнэ. Мөн тэрээр өөрийгөө олж нээхийг хүссэн болохоор ганцаараа хэсэг байсан юм хэмээн нэмж хэлэхэд цагдаа нарт мэдүүлгээ цаашид үргэлжлүүлээд байх шалтгаан үлдсэнгүй. Нэг шин Томи үргэлж үйлчлүүлдэг байсан шөнийн клубтээ Габиг хайгаад ирэхэд Габи өмнө нь хэрэгэлдэггүй байсан хар тамхи хэрэгэлж байгаа харагдана. Найзынх нь байгаа байдал Томиг маш хүчтэй шархлуулж тэр Габи руу удаахнаар очиход Габи түүнийг хараад хэдийгээр мансуурсан байсан ч таниад чанга тэврэнэ. Маргааш өглөө Томи өөрийн гих зүйлсээ баглаад гэрээсээ гарахад гадаа нь Габи хүлээж байлаа. Габи бид хаашаа явах гэж байгаа вэ гэж асуухад Томи гинтийн бэлэг гэж хариулаад нүдийг нь боолоо. Тэд удаан явсны эцэст хотоос гараад зогсно. Томи Габигийн нүдний болтыг нь авахад Габи ханыг тийшээ алга болмоор байгаагаа хэлв. Томи түүний өдөөс ихцлэн хараад надад итгэж байна уу гэж асуухад Габи тийм ээ гэж хариулна. Хариултыг сонсон Томи Габиг ухаан алдуулаад дараа нь машина шатаалаа. Тэгээд Томи Габиг өргөсөөр тэндээс холдох ба түүний зорж байгаа газар нь Крисийн эдлэн байв. Эцэст нь Томи хонхоо гаргаж ирээд хангинуулахад эдлэнгийн хаалга дэлгэгдэнэ. Габиг төвөрсөөр ирэх Томиг хараад Крис, Катрина, Жонатан гурав баярлсандаа нулимс цэглэгнүүлэн инээмсэглэхэд Томи ч мөн адил тэднийг хараад өөрийн эрэхгүй инээмсэглэнэ. Магадгүй Томигийн хувьд Крисийн гэр бүл амьдралынх нь аврал нь болсон бол харин одоо Габигийн ээлж